За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Намайг Мөнгөн Заяа гэдэг хүний эрхийн үндэсний комиссийн Архангай аймагт референтээр ажилладаг хүн байна. За хүчирхийлэл гэдгийг энгийн үгээр тайлбарлах юм бол хажууд байгаа хүн үү тавгүй байдалд оруулахыг л энгийн үгээр хэлэхэд бол түүнийг л хэлээд байгаа гэж бид бүхэн ойлгож олно. Гендер суурьсан хүчирхийлэл гэдгийг тайлбарлахдаа бол эмэгтэй хүний зүгээс эрэгтэй хүн рүү, эрэгтэй хүний зүгээс эмэгтэй хүн рүү үзүүлж байгаа хүчирхийллийг бол гендер суурьсан хүчирхийлэл гэж бид хүн ойлгож байгаа. За насны ангиллын хувьд бол яг тодорхой насны ангиллал бол заагдахгүйгээр бүхий л насны хүнд бол энэ гендер суурьсан хүчирхийлэл бол байж гин гэж харж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд өсвөр насны буюу хүүхдүүд рүү чиглэсэн цахим орчин дох гендер суурьсан хүчирхийлэл бол нилээдгүй дэлхийн нийтээрээ болоод Монгол улсын түвшинд бол нилээд өндөр газар авч байгаа гэж харагдаж байна. За сүүлийн жилүүдэд энэ цахим орчин дох хүний эрхийн зөрчил бол нилээдгүй байгаа. Тэр дундаа цахим орчинг ашиглаж, техник технологийн давуу байдлыг ашиглаж үзүүлж байгаа хүчирхийллийг бол цахим орчин дох гендер суурьсан хүчирхийлэл гэж бол нэрлэж байгаа. За хүний эрхийн үндэсний комиссоос жил бүр хүний эрх хэрэгжүүлээний байдлын талаарх илтгэл бид бүхэн улсын хурлд өргөн барьдаг. За энэ оны тухайд бол бид нэр илтгэлийнхаа нэг сэдв бүлгийг бол цахим технологи ашиглан үйлдэгдэж байгаа гендер суурьсан хүчирхийлэл гэсэн бүлэг сэдвийг бол оруулсан. Энэ бүлэг сэдвүүдээр бол Монгол улсын хэмжээнд цахим технологи ашиглан үйлдэгдэж байгаа гендрийн хүчирхийллийн тоо баримт, судалгаа цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээллийг бэлтгэж бид нар улсын хурлд бол өргөн барьсан. За улсын хурлаас бол 77 дугаар тогтоолыг гаргаж цахим технологи ашиглаж үйлдэгдэж байгаа гендер суурьсан хүчирхийллийн тоог бууруулах, энэ чиглэлээр сургалт нөлөөлийн ажил зохион байгуулах, энэ хүрээндээ засгийн газраас тодорхой түвшинд үйл ажиллагаануудыг бол явуулж байгаа ийм байдалтай байна. Цахим технологи ашиглан үйлдэгдэж байгаа гендер суурьсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгтгэцгээе.